Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өнөөдөр гайхамшигтай хамт подкастын маань 43 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. Man can learn nothing unless he proceeds from the known to the unknown. Claude Bernard. За өнөөдрийн маань персептик хэлсэн хүн маань миний ер нь бол нөгөө мэрэгжлийн чиглэл нэлээд ойр хүн байж таарлаа. Гэхдээ би бас өмнө сонсож байгааг болохоор хэдүүлээ хамтдаа ямар хүн байсан талаар мэдээлэлээ авцгаая. За Claude Bernard болохоор 1813-аас 1878 оны хооронд амьдарч байсан. Орчин үеийн физиологийн шинжлэх ухаан болон туршилтын ангаах ухааны эцэг гэдгээрээ ер нь бол дэлхийд дахинд алдаршсан Францын сууд эрдэмтэн хүн юм байна. Тэрээр ангаах ухааны судалгаанд шинжлэх ухааны нарийн аргуудыг нэвтрүүлж биологийн салбарт хувьсгал хийсэн гэж үздэг юм байна. За түүний шинжлэх ухаанд хийсэн гол нийлтүүдийн талаар ярил milieu intérieur буюу дотоод орчны онол. За тэр нь болохоор амьд организм гадаад орчны өөрчлөлтөөс үл хамааран өөрийн дотоод орчныг буюу цус, тунгалахын шингэн гэх мэт зүйлсээр доктортой байдлаа хадгалах замаар амьдардаг гэдгийг нээсэн байна. За энэ чинь нөгөө нэг миний санаж байгаагаар нөгөө буфер систем гэдэг физиологиор үздэг гэсэн юм аа. За түүний дараагаар болохоор илэгний глюкоз үүсгэх үүргийг бас юу яасан байна? Одоо нөө шинжлэх ухаанаар баталсан. Илхэн зөвхөн цусыг шүүхээс гадна гликогеныг хадгалж глюкоз нийлэгжүүлдэг бодлогыг баталсан юм байна. Мөн нойр булчирхай шүүс нь хоол боловсруулах тогтолцоонд тэгээд ялангуяа өөх тосыг задлахад гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон гэж байна. За тэгэнгүүтээ мэдрэлийн системийн судасны нарийсах болон өргөсөх үйл явцыг зохицуулж биеийн дулааныг хяндаг болохыг илрүүлсэн юм байна. За энэ мундаг хүн маань одоо яг ингэ хэлсэн үгийг ингээд утгыг бодоод үзэх юм бол энэ хүн маань яг тэр хэлсэн үгийг өөртөө хэрэгжүүлж чадсан юм байна. Хүн гэдэг мэддэггүй гэдэг рүү шилжихээс нааш ямар нэгэн шин зүйлийг сурч чадахгүй. Ер нь багш хүмүүст одоо бодъё. Би бас нөгөө багш биш болохоор жоохон юу яажлаа л да. Ямар хүмүүст багшийн хувьд нөгөө юм заахад хэцүү байдаг бол яг хэрвээ нөгөө энэ Claude Bernard-ийн хэлсэн үгээр бодох юм бол нөгөө нэг юм мэддэг хүмүүст юм заах хэцүү байдаг байх гэж бодож байна. Ямар нэгэн зүйл асуулаа гэхэд ингээл мэдэмхээрэл ингээ яриад идэг хэрнээ яг үнэндээ тэрний юм нэг нарийн гүн гүнзгий үнэн мэдээлэл лөө гэхээр бас жоохон эргэлзээтэй байх үе байдаг штэ. Одоо нөгөө би мэднэ, би энийг чадна, би ингэж чадна гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэд нар маань жоохон нөгөө нэг амнаас цааш гардаггүй бас тохиолдол байдаг. Ер нь хэлээ тийм ховор зүйл бол биш гэж бодож байна. Тэгэж бодохоор хүн нөгөө нэг ямар нэгэн зүйлсийг мэдгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь өөрөө цаашлаад ингээд юм сурч мэдэх шин зүйлийг эрэлхийлэхэд илүү нөгөө дөхөм бүр яг ингээд нөгөө суурь нь болж өгдөг юм болов. Яаж ч утсан ингээд би энийг мэднэ гэдэлтэх юм бол тэр чинь тэндээ ингээд зогсож штэ. Гэтэл одоо жишээ нь юу гэдэг би энэ утсыг сүлжээд бугуйч хийж мэдэхгүй би сурмаар байна гэд. Тэр тэгэх юм бол тэр хүн чинь би бугуйч хийж сурахыг хүсэж байна. Би бугуйч хийж мэдэхгүй байгаа болохоор тэрийг мэдмээр байна гэд ямар нэгэн байдлаар ингээ урагшлах алхам хийх эхний алхам болж өгч байгаа байхгүй юу? Эсвэргээр би мэдх юм чинь сурж яад юм гэдэг тийм хандлагатай байх юм бол тэр хүн
цаашаага угаасаа явахгүй нь ойлгомжтой. За тэгэхээр өнөөдрийнхөө подкастын үр дүнд хэдүүлээ. Доор комент хэсэгт ямар шин зүйлийг мэдхийг хүсэж байгаа вэ гэдгээ үлдээгээд энэ дугаараа өндөрлөе гэж бодож байна. За та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.